2015 оны шашны эрх чөлөөний аян. Бат зогсоод Бурхныг хар. Би хүчний эсрэг юу хийхээ мэдэхгүй тэрл үед Библи тулдаан бол чинийх биш, харин Бурхных юм. Маргааш чи тэдний өмнө оч. Тэгээд чи тэдэнтэй тулдах хэрэггүй. Харин би чиний өмнөөс тулдаж чамайг хамгаалах болно гэдэг. Бурхан энэ ишлэлээр дамжуул надтай ярьж байгааг би мэдэж байсан. Kimberly Craitor бол залбирлынхаа хариултыг авч 2008 онд Америкийн нэгдсэн улсын Теннессийн их сургуулийн гадаад оюутны хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар болсон юм. Тэрээр залуучуудтай ажиллах дуртай бөгөөд ялангуяа тэдэнд туслах боломжтой байсан ба Бурхан үнэхээр түнд энэ албан тушаал дээр ажиллах үе таалгыг нээж өгсөн гэдэг нь түүнд маш тодорхой байсан. Тийм ч учраас тэрээр ажилд орох бүхэл шалгуур дарааллыг амжилттай сайн давсан юм. Гэтэл түүнд ажлын эхний 7 хоногт нь итгэмээргүй цочирдуулсан нэг зүйл нь шаббатаар ажиллах тухай асуудалтай тулгарсан юм. Нэг өдөр түүнийг хариуцсан ажилтан өөрийг нь дуудаж, бям гарагт ажил, эсвэл өөр ажил ол гэж хэллээ. Ингээд хэдэн 7 хоногийн дараа би ажлаасаа халагдсан юм. Тухайн үед нөхөр маань төр зургийн нэг ажилд орчихсон ажиллаж байсан. Би гэртээ аяг тавгаа цэвэрлээд сүүлийн аяг угаагч чингэн маань дуусаад тэр үед Бурхан хандаж, Бурхан минь би хаанаас яаж мөнгөтэй болж аяг тавааг угаах шингэн худалдаж авах вэ? Би одоо юу хийх, яах ёстой вэ гэтэл. Яг тэр өдөр нөхөр маань сэтгэл нь маш их хөдөлсөн байдалтай ажилласаа ирээд надад өнөөдөр ажлын хөлсөнд юу өгснийг хараач гэхэд багц дүүрэн аяг угаагч чингэн өгсөн байлаа. Дахин Бурхан, "Ким, би чамтай хамт байгаа шүү" гэдгээ мэдрүүлж, чамд тохиолдсон энгийнээс эхлээд том мэд асуудлыг би шийдвэрлэх болно. Гол нь надад итгэж найдаж суралцах нь хамгийн чухал гэдгийг ойлгуулсан юм. Ажлаасаа халагдсан өдрөө би ажлынхаа өөр нэг туслагтай уулзаж, бид үүсэт буй нөхцөл байдлын талаар ярилцаж байлаа. Гэтэл хамтран ажиллагч нь Кимд чамайг ажлаас чинь халсан тэр өдөртөх ажилтан хэдэн 7 хоногийн өмнө чиний итгэл бишрэлийн талаар бидэнд хэлж байсан бас чамайг энэ итгэл бишрлээ дагаад явах эсвэл бям гарагт ажиллах гэсэн аль нэг сонголтыг нь заавал хийх ёстой гэж хэлж байсныг хэлжээ. Ингээд би ажлаасаа гараад явж байхдаа энэ олон хүмүүс намайг одоо ямар шийдвэр гаргах бол гэдгийг сонирхож хүлээж байгааг мэдэж байсан юм. Би хэрхэн Христ итгэлд эрх чөлөөг хамгаалахад тусалж чадах вэ? Кимийн түүх бидэнд заримдаа зарчмынхан төлөө явхад үндсийн төлөх хэрэгтэй болдог гэдгийг харуулж байна. Өнөөдрийн энэ үйл явдал дэлхийн эргэн тойрон буй Христэд итгэгч адвентист сүмийн гишүүд өөрийн итгэл үнэмшил эрх чөлөөг хамгаалахын тулд үн хөлсөлж түүний төлөө тэмцэж байна. Одоо бид дахин 7 дахь өдрийн адвентист сүмийн шашны эрх чөлөөний төлөө дахин нэгдэж таныг ч бас үүний төлөө бэлэн байхын төлөө би залбирч байна. Энэхүү боломжийг битгий алдаарай. Бид нар хамтдаа өөрсдийнхөө цаг үедээ шашны эрх чөлөөний түүхэнд агуу өөрчлөлтийг авчрах болно. Та нар энэ тулдаанд дайтах хэрэггүй. Өө Юда болон Иерусалим өөрсдөө жагсаан зогсоож та нарын төлөөх эзний авралыг харагтун. Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүр нүрээрээ тулгархаар яв. Учир нь эзэн та нартай хамт байна. Шаштрын дэд 20:17. Жил бүрийн шашны эрх чөлөөний төлөө тусгай хандив нь бид өөрсдийн итгэл бишрлээ чөлөөтэй эдлэх Бурхны бидэнд итгэж найдаж даатгсан баярын мэдээг түгээх ажлыг хийхэд ихээхэн тусламж дэмжлэг болдог юм. Шашны эрх чөлөөний төлөөх таны тусалцаа оролцоонд маш их баярлалаа.